Зорчигч тээвэр 5-ын нийтээ ажилчдад бэлгийн замаар дамжих халдвар гэж юу юм? Халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх юм? Энэ халдварын үед ямар шинж тэмдгүүд илэрх юм те? Хэрвээ шинж тэмдэг илрээд мэргэжлийн хэмжээнд хандахгүй бол ямар хүндрэлүүд үүсэх юм бэ? Энэ талаар ерөнхий мэдээллийг олох гэсэн. Монголчууд маань яг бэлгийн замаар дамжих халдварын талаар бас мэдлэг харьцангуй бас тийм сайн биш байгаад байна. За мэдлэг бага байгаа учраас бэлгийн замаар дамжих халдвараар ерөнхийдөө өвчлөл улам нэмэгдээд байгаа байхгүй юу, жил ирэх тусам. Тийм учраас энэ талаар мэдлэгээ сайн нэмэгдүүлээд нэг зүйлийг ч гэсэн сонсоод очих юм бол цаашлаад өөрөө ч гэсэн халдвараас урьдчилан сэргийлж чадна. Дээрээс нь гэр бүл үр хүүхдээ ч гэсэн энэ халдвараас урьдчилан сэргийлэх одоо өөрсдөө тус хүн болно гэсэн. Бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн маань жилдээ ядаж нэг удаа бэлгийн замаар дамжих халдвараас илрүүлэх шинжилгээнд бүрэн гүйцэд хамрагдаж байгаарай. Дээрээс нь бэлгийн замаар дамжих халдварын талаар мэдлэгээ улам бүр нэмэгдүүлж байгаарай. Тэгж чадах юм бол бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлж чаднаа. Тэгээ хэрвээ шинж тэмдэг зовёор илэрх юм бол заавал яг нэг мэргэжлийн эмчит хандж чадах юм бол 100% эмчлэгдэж болохоор юм өвч юм шүү.